Өнөөдөр 7 сарын 13-ны мэдлэг бүхнийг орхих хүртэл мөн чанараа олж авахгүй. Бүх төлөвийг орхиход үлдэх зүйлийг л мөн чанар хэмээн нэрлэдэг. Басиста ийхүү үргэлжлүүлв. Үүнтэй холбогдуулаад айр ама нэгэн сонирхолтой домгийг сонсноо. Гямлан нуруунд Тайлас хэмээх уул бий. Тэр уулын бид Химажата шар үст хэмээх уулын овог аймаг амьдардаг байсан. Сурагхүү тэдний хаан байсан. Тэрээр шударгаар засаглаж, ивээд хүртэх ёстойг нь ивээж, шийтгэл хүлээх ёстойг нь шийтгдэг байж. Гэвч энэ бүх үйл хэргийн дунд түүний оюун санааны мэлмийг харах байсан. Нэгэн өдөр Мандавья хаанд зочлон ирэв. Сурагхүү мэргэнийг угтан авч түүнд мэхээж хүндэтгэл үзүүлээд ингэж асуув. Эзэн Мандавья, харьяат алфтуудаа оноож буй ивэл болон шийтгэл маань эргээд надад ирнэ гэх түгшүүрт би тарчилж байна. Надад тэгш хараатай болоход тусалж өрөөсгөл алагчаалах үслээс аварч хайрлана уу гэжээ. Мандавья өгүүлэв. Өөрийгөө танин мэдхүйд баттаа суурилсан хүнд төрдөг мэргэн ухаанд тулгуурласан өөрийн хичээл зүтгэлээр бүх оюун санааны сул дорой байдал эцэлдэг. Өөрийн мөн чанарыг судалж шинжилснээр сэтгэлийн шаналлаас ангижирдаг. Өөрийгөө танин мэдхүйг олж авч ухамсар тань хязгааргүй тэлэх үед сэтгэл чинь энэ хорвоогийн бохир нөхрөө дахин унахгүй. Хүн бүхнийг орхих хүртэл өөрийгөө танин мэдхүйг олж авдаггүй. Бүх үзэл бодлыг орхих үед үлдэж буй зүйл нь мөн чанар юм. Энэ нь хорвоогийн амьдралд ч үнэн. Хүн түүнд саад болж буй зүйлийг арилгахгүй бол хүссэн зүйлээ авч чадахгүй. Өөрийгөө танин мэдэх үед энэ нь үрж илүү хамааралтай байдаг. Мэргэн Мандавья үүнийг хэлээд явхад Сурагхүү хаан ингэж боджээ. Би гэж нэрлэгдээд байгаа зүйл юу вэ? Би уул биш. Уул минийх биш. Би уулын овог аймаг биш. Уулын овог аймагт минийх биш. Үүнийг зүгээр л миний хаан тус гэж нэрлэдэг. Би энэ ойлголтыг орхиж байна. Одоо нийслэл хот үлдлээ. Би энэ хот биш. Энэ бас минийгч биш. Тэр ойлголт ч бас орхигдлоо. Зүгээрч барахгүй би гэр бүлийн харилцаа, эхнэр хөвгүүд гэх мэт ойлголтуудыг бүгдийг нь орхиж байна. Би энэ биеийг судалж шинжилээ. Би мах, яс, зэрэг идэвхгүй бодисуд биш. Би цусч биш. Үйл хөдлөлийн эргэтнүүд ч биш. Би энэхүү мунхаг төрөлт үхлийн мөчлөгийн үндсэн шалтгаан болсон сэтгэл биш. Би ялгаж салгах чадвар биш. Би гэх үзэл эгоч биш. Одоо юу үлдэв? Үлдэж байгаа зүйл нь мэдрэх үед амьд оршихгүй юм. Гэвч энэ нь субъект объектийн харилцаанд оролцдог. Мэдлэг эсвэл ойлголтын объект болох зүйл нь мөн чанар биш. Иймээс би бодож болох зүйл буюу объектыг орхиж байна. Одоо үлдэж буй зүйл бол эргэлзээний сүдрээс ангижирсан цэвэр ухамсар юм. Би бол хязгааргүй мөн чанар юм. Мэдлэг 7 сарын 14. Тэрээр басамжлан доромжлогч бус боловч инрэнгүй. Бас эсрэг тесрэгт автдаггүй. Бөгөөд атаагддаггүй. Ухаантанч биш, мунхагч биш, юмыг хүсэгч биш, үл хүсэгч биш болсон юм.
Васисто инхүүн өргөжлүүллээ. Ийм эрэл хайгуулын үр дүнд Сурагхүү ухамсарын дээд төлөвт хүрчээ. Тэр дахин хизээч гашуудсангүй. Харин тэр цагаас хойш тэрээр сэтгэлийн тэнцвэртэй байдал үргэлж оршин өөрийн ажил үүргээ гүйцэтгэн үргэлжлүүлсээр байв. Инэрэнгүй боловч басамжлан үл тоогч биш. Эсрэг тесрэгийн хослолоос зайлсхийддэггүй. Бөгөөд атаархдаггүй, ухаантайч биш, мунхагч биш. Хүсэл сэдэлтэйч биш, хүсэл сэдэлгүйч биш. Тэрээр тэгш хараа болон дотоод амар амгалантайгаар амьдарсан юм. Тэрээр энэ бүхэн ухамсарын олон янзын илэрлээс өөр юу ч биш гэдгийг ухаарсан юм. Тиймээс тэрээр ойлголтын бүрэн дүрэн байдалд хүрсэн тул өвдөлт, шаналл болон баяр цэнгэлийн аль алинд нь амар амгалан байсан юм. Ингээд тэрээр энэ хорвоод нэлээн хугацаанд захиран сууж дараа нь өөрийн хүслээр биеэ орхижээ. Тэрээр хязгааргүй ухамсартай нэгдэлд хүрсэн. Айр ама чи ч мөн ингэж дэлхийг захирч гэгээрсэн сэтгэлээр амьдр. Рама асуув. Гэвч эзэнтэн минь сэтгэл маш тогтворгүй шүү дээ. Хүн хэрхэн төгс тэнцвэрт байдалд хүрч чадах вэ? Васистай хариулав. Айр ама яг энэ асуудалд хамаардаа нэгэн харилцан яриа мөнөөх хаан Сурагхүү болон мэргэн Парикха нарын дунд өрнөсөн юм. Чи үүнийг сонсоорой. Перст Парикха гэдэг нэртэй хаан байсан бөгөөд тэрээр хаан Сурагхүүгийн дотн найз байсан. Нэгэн удаа Парикхагийн хаант улсад их өлсгөл нь үүрлжээ. Ард түмнийхээ зовж шаналж байгааг хараад зүрх сэтгэл нь ихэд шимширч тэдэнд тусламж үзүүлэх гэсэн бүх оролдлого нь үр дүнгүй болж байгааг харсан Парикха ард түмэндээ мэдэгдэлгүйгээр хатуужил үлдэхээр ойроо явав. Тэрээр хатсан навчаар амь зууж байсан тул Парнада гэх нэрийг олсон. 1000 жилийн наманчлал бясалгалын дараа тэрээр өөрийгөө танин мэдхүйг олж авч үүнийхээ дараа тэрээр 3 ертөнцөөр төлөөтэй хэрэн хэсүүчлдэг болж. Нэгэн өдөр тэрээр урд нь таньдаг байсан хаан Сурагхүүтай уулзаж хоёр гэгээрсэн хаан бие биедээ зохиох ёсоор хүндэтгэл үзүүлв. Үүний дараагаар Парикха Сурагхуугаас чи мэргэн Мандавягийн сургаалаар өөрийгөө танин мэдхүйг олж авсны адилаар би хатуужил наманчлалаар олсон эзний адислалаар түүнд хүрсэн. Надад хэлээч чиний сэтгэл одоо төгс амар амгалан байна уу? Алдад ардууд чинь инх тайван элбэг хангалуун амьдарч байна уу? Чи шунал хүслээс ангижрах төлөвт баттай оршиж чадсан уу? гэж асуув. Сурагхүү хариулав. Тэнгэрлэг хүслийн замыг хэн үнэхээр ойлгож чадах вүлээ? Чи бид хоёр өнөөг хүртэл асар их зайд тусгаарлагдж байсан. Гэвч одоо бид хамтдаа учирлаа. Тэнгэрлэг хүчинд боломжгүй зүйл гэж юу байх вүлээ? Таны ариун айчлаар бид үнэхээр адислагдлаа. Бидний дунд таны оршин байгаагаар бид бүхий л нүгэл хилэнц дутагдлаас ангижирсан бөгөөд бүх хөгжил цэцэглэлд таны төрөөр бидний өмнө зогсож байна гэдгийг би мэдэрч байна. Сайн ариун хүмүүстэй хамт байх нь үнэхээр төлөөлөлтийн дээд төлөвтэй тэнцвүүц билээ.